Сайн байцгаана уу. Өнөөдөр 26 оны 4 сарын 30-ны өдөр бидний өмнө өмнөх бараа ирэлтэнд ирсэн Pearson гэх брендийн Charging Station Set гэх ширээний Universal цэнэглэгчийг танилцуулах гэж байна. Бидний өмнө хоёр өөр загвар байна. Энэ нь болохоор өмнө нь танилцуулж байсан 65 ватттай эхний үеийнх нь загвар ба. Эхлээд тус загварын онцлог шин чанарыг танилцуулъя. Хамгийн том давуу тал өөр дээрээ шууд 200% руу залгадаг залгууртай. Утасны хувьд бол нэлээд урт офисын хэрэглээ болон ширээн дээрх олон адаптерын хэрэглээг танах зорилготой хийгдсэн бүтээгдэхүүн. Их биений хувьд хоёр талаас шууд арзайтаг залгагдана. Доороо тог өгсөн байгаа тохиолдолд энэ дээр нэмэлтээр адаптер ч юм уу бүр салаалаад явах боломжтой. Нийт гарах ватт нь 2500 ватт. Дараагаар нь бас нэг гой зүйл нь энэ дээд хэсэг дээр wireless chargerтай. Wireless бүхий л төхөөрөмжийг утсыг цэнэглэх боломжтой. Энгийн үе дээр ингэж байршуулад дээр нь тавьчих болж байна. Хэрв соронзлогддог утас wireless-аар цэнэглэх бол гэдэлгээд иймэрхүү байрлалтайгаар байршуулах боломжтой. Тэгэхээр таны ширээн дээр эмх зэгц эрхэмлэл итгэн байна. Түүнээс гадна таны бүхий л хэрэглээг нэг залгуураар шийдэж өгч байна. Тухайн дотор хийгдсэн байгаа адаптерын хүчин чадал нь 65 ваттыг гаргах чадамжтай байдаг. 2C 2A гаралттай. C1 дээр нь залгахад шууд цэвэр 65-аар гарна. Харин зэрэг 2-3 төхөөрөмж залгахад өөр төрх схемийн дагуу энд харагдаж байгаа. Яг тухайн схемийн дагуу ватт нь буураад явдаг шүү. Одоо хамтдаа гол ажилдаа оръё. Тэр юу вэ гэхээр шинжилсэн загвар дээр ямар шинжилэл дэвшлүүд орж ирсэн бэ? Юугаараа өмнөх загвараас сайжирсан бэ? Эхлээд хайрцаг дээрх албан мэдээллүүдийг нь харъя. 1.2 метрийн урттай CGC кабель өөртөө дагалдаж ирэх юм байна. Тэгээд гаралт нь 120 ватт болоод бараг л нэг дахин илүү хурдан цэнэг шахах боломжтой болсон байна. Төрлийн төхөөрөмжийг цэнэглэх боломжтой давхар баталгаажсан сертификаттай юм байна. За дээр дөрөв өөр мэдээлэл алга. Хой тал дээр болохоор төрөний тайлбарлаад ирсэн залгууруудын нийт ватт гаргах чадамж тэрний схем нь харагдаж байна. Миний олж мэдснээр энэхүү шин загвар дээр wireless charge нь өөрөө QI20 технологи руу шилжсэн байлээ. Энэний талаар дараа нь залсныхаа дараа илүү дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. Өөрт нь ийм стик руу дагалдаж ирд юм байна. Нэмэлт цагирган одоо соронц дамжуулагч авсан төмөр гэхүү. Хэрв таны утас эсвэл кейстэй иймэрхүү соронцтой биш бол нэмэлтээр энэхүү цагирган төмрийг нааж өгөх шаардлагатай. Энэ дотор дагалдах хэрэгслүүд нь байгаа болов уу гэж бодож байна. Энэхүү кабельныхаа урт 1.2 метр. Тэгэхээр өмнөх загвараас ялгарсан нь залгуур нь салдаг болсон байна. Өмнөх нь болохоор шууд өөр дээр их биен дээрээ суурилстай байдаг. Тэгээд энэ кабель нь бол нэлээд нэмгэн болцсон. Өмнөх нь бол нэлээд бахин байдаг. Арай илүү минимал гэж яригддаг тийм болсон болов уу гэж бодож байна. Өөртөө дагаж ирж байгаа 1.2-тай 160 ватт дамжуулах чадамжтай CGC кабель. За өөр юм байхгүй. Одоо их биеийг нь харъя. Хар хэсэг дээр шууд 220 орж ирнэ. USB-A нь болохоор хойдолтой гарсан байна. 120 ватт.
Тэгээд нэмэлтээр орж ирсэн нь болохоор GaN технологиор баталгаажсан цэник шахалтын чанар болон чадамж илүү сайжирсан байна гэсэн үг. Доод хэсэг дээр энэ цагаан хэсэг нь болохоор LED гэрэлтэй болж ирсэн байсан. Өмнөх цагур дээр болонгол зүгээр ердийн өрөө. Түрүүний хайрцагны хар дээр ирсэн бүх мэдээллүүд, баталгаажсан сертификатууд, тэгээ албан ёсны QR код байна. Энэ хэсгээр иргэдэг болсон юм шиг. Nice. Урд хэсэг дээр болонгол 3C порттой C1, C2, C3. Аливаа адаптерын хамгийн ихнийх нь буюу C1 дээрээ хамгийн өндөр ваттыг гаргах чадамжтай байдаг. Энэ нь болохоор гэрлийн унтрааж хасаадаг touch sensor юм шиг байна. Түрүүний миний хэлсэн QI 2.0 технологи. Энгийн wireless charger түүний техник үзүүл чадамж ямар байдгийг гэхээр таны утас хамгийн сүүлийн үеийн wireless charging технологи шингээсэн бол хамгийн ихдээ 15 ваттаар шахна. Харин QI 2.0 технологи нь өөрөө 2025 өнгөрсөн онд гарлуу да. 2.0 нь бүр 25 ватт хүртэл шахах чадамжтай байдаг. Гэхдээ энэ 25 ваттаар шахах чадамжтай байлаа гэхэд таны утас өөрөө өндөр ваттыг хүлээж авч чадахгүй бол бас нэмэргүй. iPhone дээр жишээ болгож ярихад 16 болон 17 гэх сэр iPhone 16 Pro энгийн гэх бүгдэн дээр нь мөн ялгаагүй 17 дээр 25 ваттаар шахна. Тэгэхээр wireless-аар доороос нь усныхаа бүхс рүү утастай цэнэглэгч хийсэнтэй ижилхэн өндөр шахалтыг өгөх нь байна. Тэгээд бас нэг давуу тал нь энэ дээр чихвч болон AirPods цэнэглэх боломжтой давхар. Өмнөх загвар нь болохоор зөвхөн дээд нуглардаг хэсэг дээрээ соронзлогдож цэнэглэдэг байсан бол энэ загвар нь нугсараа дэшээ дэлгэсэн тохиолдолд энэ дээр давхар цаг болон AirPods-оо цэнэглэх боломжтой байна. Гэхдээ энэ дээр анхаарах зүйл нь таны AirPods өөрөө wireless charge дэмждэг кейстэй байх шаардлагатай гэдгийг анхаараарай. Бит байдлаар харахад нэг иймэрхүү давуу тал нь миний бодлоор ингэж хөдөлдөг болсон нь хэрэглээг бүр илүү хялбар болгож өгсөн юм шиг санагдлаа. Өмнөх нь бол яг нэг чихтэй тэгээд энэ арын кабель нь өөрөө нэлээд бахин болохоор хөдөлгөөн дээр жоохон тэртэй яг энтэй харьцуулахад тэртэй санагдахаар юм байна. Тэрнээс гадна USB-A оролтоо ганцхан болгоод ар дээр нь хийж өгсөн. Ер нь бол бидний бүхий л хэрэглээ техник технологийн хөгжил дэвшлэн бүгд C рүү шилжиж байгаа шүү гэдгийг илэрхийлж байгаа болов уу. Тэглээч яг иймэрхүү USB-A оролтон дээр цэник шахалт бол яалтчгүй удаан болчихдгоо. iPhone хэрэглэдэг хүмүүсийн үед дийлэнх нь бусдын санал болгосноор болоод ч тэр айлсгүй өөрийн хэрэгэлд сурснараа яг энэ 20 ваттын цагаан адаптерыг их ашиглах дуртай байдаг. Харин зарим үйлчлүүлэгч нарын үед миний утсанд хүчин чадалтанд таарах адаптер юу вэ гэж асуудаг. Түүн дээр миний зөвлөгтөө 30 болон түүнээс дээш ваттын хүчин чадалтай шахах чадамжтай адаптерыг зөвлөдөг. Яагаад вэ гэж юу? Энийг тайлбарлахад маш энгийн 20 ватт болон 40 ватт байлаа гэж бодоход энэ адаптераас энэ нэг дахин илүү хурдан цэник шахах чадамжтай байх нэ. Хурдан цэник шахахаар яах вэ гэхээр ойлгомжтой баг тий. Таны цаг хугацааг хэмнэн. Тэгээд цаашлаад бүр нарийн яриул батарейны хэрэглээ гих мэт зүйлс дурддах болов уу гэж бодож байна. Тэгэхээр эдгээр мэдээллийг өгж байгаа миний гол зорилго юу юм бэ гэхээр одоо үед сүүлийн үед бол болж өгвөл өндөр ватттай цэнэглэгч ашиглах нь маш олон даваа тал цаг хугацаа хэмнэх болно. Энэ дээр бас нэг асуулт гарч ирдэг. Жишээлбэл 120 ватттай адаптер авчлаа гэж бодоход би уцаа цэнэглэхээр яах вэ? Болох уу? Наад чи өндөр ватттай болохоор утас шатаачих уу гэж их асуудаг. Тэр бол ямар ч технологийн хувьд ямар ч боломжгүй. Таны утас өөрөө 17 Pro Max байлаа гэхэд дээдлэн 40 ваттаараа хүлээж авна, тэрийгээрээ л авна. Эндээс 1000 өндөр хүчин чадал гарлаа гэд энэ утас өгөгдлөөрөө хүлээж авна. Тэглээгээд ямар нэгэн хор хүнэл
одоо эрсдэлтэй зүйл үүсэхгүй. Залгаж үзнэ. Шууд нөгөө үзүүрийг нь 220 дээр өгөөд залгуурныхын стандарт нь яг хятад стандарт буюу сэрэ хойноос нь залгаад болчихж байгаа. Энэ кабель ийм нарийнхан болохоор ер нь бол хамаагүй минимал гэж хэлэгдэх шиг хэрэглээнд хялбар болжээ. Шинэ загвар маань доотлын урсдаг ледтэй болсон. Тэгээ энэ дээрээ touch sensorтэй үсэх бол асаана, үсэх юм бол унтраана. Яг иймэрхүү гэрэл доошоо тусгаараа ширээн дээр маш үзмжтэй гоо зүйтэй харагддаг. Тэгээд бидний хэрэглээ бол ерөөсөө утсаа соронзлоод наачна, хөндлөн болгочихно. Дээрээс нь сууж байгаа үнцэг рүүгээ өөрөөгөө эргүүлэх боломжтой. Тэгээд ар хэсэг дээр нь чихвч альсвал цагаан ингээд тавьчих юм байна. 120 Вт гэдэг бол бидний хэрэглээнд бол яг үнийг хэлгээд нэг байтугай хүний хэрэглээ ерөөсөө ганцхан энэхүү цэнэглэгчээр шийдэгдэж байна гэсэн үг. Ямар нэгэн илүү дутуу кабель байхгүй, шаардлагатай бол эдгээр дээр холболтуудаа хийгээд өгнө. Тэгээд хүсэх юм бол одоо дан ганц утас цэнгэлэх юм уу гэж бодож байгаа үгүй. Хүсэх юм бол бид нэр сүүлийн MacBook, лаптоп бүгдийг нь 120 Вт-аар бол хангалттай ажилуулах чадамжтай. Цаар хэсэг дээр нь цагаа цэнгэлж нь энэ нөгөө бас соронцтой, тийм амархан цалахгүй. Давхар AirPods-тай бол AirPods-оо тавиад цэнгэлж нь. Урд хэсэг дээр нь уцаа тавиад шаардлагатай бол нэмэлтээр юм залгах бол уртлын 3C гаралтаар нь давхар залгаа явуулна. Яг энэ wireless charge 25 Вт гарлаа гэд энэ доотлын ватт гаралтан дээр нөлөөлөхгүй. Ягаад гэвэл энэ эдгээр бүгдээрээ дотроо тусдаа адаптертай гэсэн үг. Энгийн үгээр хэлэхэд тусдаа цэнэглэх чадамжтай. Гагцгүй энэ гурав дээр зэрэг залгахад арын А дээр нь залгахад хоорондоо схемийн дагуу хуваарлагдаад ватт нь багасаа явах болохыг анхаарай. Шинээр танилцуулсан болон өмнөх загвар хоорондох ялгаа, ерөнхий мэдээллийг бол нэлээд дэлгэрэнгүй авсан болов уу гэж бодож байна. Одоо таймлаад гол онцлог давуу талуудыг нь товчхон хэлье. 65 Вт-тай нь болохоор энийгээр нугастай, нугас нь өөрөө иргэдэггүй. Тэгээд энгийн wireless charge учраас 15 Вт, хамгийн өндөртөө 15 Вт-ийн wireless буюу утасгүй цэнийг дамжуулах чадамжтай. Нийт гаралт нь 65 Вт. Өмнөхөөсөө шинээр гарсан загвараас онцлог нь өөр дээрээ шууд нэмэлтээр 220-оор адаптер ч юм уу шууд залгуур залгах боломжтой. Гаралт нь 4. Энэ шинэ нь болохоор ялгаагүй 4. Гэхдээ энэ дээр 2 CT бол энэ дээр 3 CT болоод USB-A ард дээрээ гарч ирсэн байна. Шинэ загвар нь доороо LED гэрэлтэй болж өгсөн байна. Тэгээд тэрийг хүсэх юм бол унтрааж асах сенсортой. Хуучин загвар нь энэ дээр цагирган гэрэл асдаг. Залгуурны хувьд бол надад таалагдж байгаа зүйл нь салгаж болдгоороо их давуу талтай санагдлаа. Дээрээс нь салахын зэрэгцээ кабельных нь нэмгэн байдал нь илүү хэрэглэхэд хялбар, ширээн дээр нэг нүсэр харагдахгүй юм шиг санагдаж байна. Дахин нэг хэлье, энэхүү цэнэглэгчний гол зорилго өөрөө бүхий л хэрэглээг таны ширээн дээр ганцхан залгуураар шийдэх зорилттой юм аа. Хэрв та тухайн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй болон үнийн мэдээллийг авахыг хүсвэл манай пэйж чат руу ороод бүх мэдээллийг авах боломжтой шүү. Үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.